Авилгатай тэмдэх газрын даргаыг томилох асуудал хурал дээр орж иж байна. Дашт баларгыг бол дэмжиж байгаа. За Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх баялагтай эзэн байх тухай уриалгыг гаргаж Монгол улсын засгийн газар энэ уриалгыг манлайж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Манай хойд үстээр олон гишүүд сонгогдож ажиллаж байгаа манай Баттулга гишүүн маань Эрдэнэтэд очиж уулзахдаа байгалийн баялагаасаа иргэд хувь шиг хүртэх ёстой гэж ярьж явсан байна лээ. Сонгуулийн үеэр бас 10 саяын хэрэглээний зээл авсан айл өрхүүдийн хэрэглээний зээлийг тэглэнэ гэсэн яриагч гэсэн бас гаргаж ирсэн. Тэгээ бодоод байсан чинь их усүрэн тодорхой байсан байх гэж хараад байна л да. Айл өрхүүрийн 10 саяын зээлийг хэрэглээний зээлийг тэглэж төсөв тавиныг бол Монгол улсын төсөв барахгүй. Харин их усүрэн тодорхой байсан учраас ярьж ирсэн юм гэж ойлголоо. Төгрөг нуурын 250 сая доллараар заржээ. Тэгээд одоогийн ханшаар үржүүлэх юм бол энэ өөрөө нэг 830 тэрбум төгрөг болж байгаа. Манай хойд бүс бол нэг 80 гаруй мянган айл өрхтэй. Яг үнэн байсан юм байна. Би тэр үедээ бол худлаа л байна да гэж бодож байсан. Одоо бол үнэн итгэл өнөмшлөлтэй болж эхэлж байна. Тэгээ энэ айл өрхийн хэрэглээний зээлийг хизээ тэглэх юм бол тэглээсэ гэж хүсэж байгаа. Бас нэхэж ажиллана гэж би бодож байна. Ер нь бол энэ уул уурхайтай холбоотой асуудал олон асуудлууд байна. Татварын асуудлууд ч үүснэ энэ дээр. Тэгэхээр манай авилгатай тэмдэх газрын дарга энэ тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй цаашдаа. Би бол одоо Баттулга гишүүнээс хэрэглээний зээлээ тэглэж өгөөрэй 10 сая. Яг хойд бүс дээрээ одоо 80 гаруй мянган өрхийн хэрэглээний зээлийг тэглэх гээд бүр бэлтгэсэн байсан юм гэж ойлголоо. Талархаж байна иргэд сонгогчдынхаа өмнөөс. Тэгээ үүнийг бас нэхэж ажиллана. Авилгатай тэмдэх газрын дарга таныг нэг хүн томилуулсан байж болно. Гэхдээ та нийтийн төлөө ажиллах ёстой. Амжилт хүсье. Баярлалаа. За, Батлууд гишүүн үг гэллээ. За, Пүрэв Баатрын Мөнхтлэг гишүүн.